сэтгэлийн аялал гэдэг бол үнэхээр чин зоригтны аялал байдаг. Ихэнхдээ хүмүүс юу гэж бодож явдаг вэ гэхлээр миний амьдрал болж байгаа. Би сайхан ажилтай байна, байртай байна, машинтай байна, манай гэрийнхэн болж байна. Надад дутах зүйл юу ч алга. Үнэхээр тэгэж амьдардаг мөн үү? Тэгдэг. Тэгээд эргэн тойрны хүмүүс зүрхэнэ, бясалгал хий, хайр, өөрийгөө дасгалжуулъя, тайрах гэдэг наач надад хамаа. Наач миний төрлийн хүмүүс юусэн хамаа аахгүй. Тэ? Тэгээ явдаг. Ихэнхдээ 99% хүн уналтанд, зохилтонд ямар нэгэн амьдралын зохилтонд бэрхшээлтэй тулахдаа зүрхрээгээ өнгөдөг. Тэгээд ихэнх үедээ яадаг вэ гэхлээр хэцүү зүйл тохиолдох үед ганцаараа зовж ийн гэж боддог. Ганцхан надад тохиолдож байна. Би ямар азгүй юм бэ? Амьдрал яагаад ийм хэцүү юм бэ? Тэгээд хинт ч хэлэхгүй дотроо бугалдаг. Энд баг ингээд давчтан юу болоод байгаа юм бүү мэд. Гэхдээ миний уур хүрээд байна. Бухимдаад байна. Гомдоод байна. Энэ дотор юу байгаа юм бүү мэд. Энэ тохиолдолд яах вэ? Дандаа бусдыг буруутгах нь, орчин нөхцөлийг буруутгах нь, өөрийгөө буруутгах нь тэгээд болоо тий. Тэгээ явж ирсэн чинь хүмүүстэй танилцсан, нэг багштай уулзсан. Чиний амьдрал тохиолдож байгаа зүйл чинь энэ мэдрэмж чинь хэвэн штэ, аргагүй шүү дээ. Тэ? Энэ бол чамайг дотоод сэтгэл рүүгээ өнгөе гэсэн дохоо. Өөрийгөө илүү хүчрхжүүл гэсэн дохоо. Тэгээд нэг сэтгэлийн аялал хийнэ. Хамаг юм оволцоод гараад ирнэ үстэй тэгсэн үү? Тэгсэн те зогтмоор болсон уу? Болсон зогтаасан хүмүүс байна уу? Шударгаар би зөндөө олон жил зогтаасан. Давчтаа те байж адаад цээжин зангираад, ирүүнд те хоолоо зангираад амьсгалж чадхаасан уу? Тийм юм байгаа юу? За, Канад руу нүүж очиод би бол нэг амьсгалж чадахгүй 14 хонс амьсгалсан л да. Нэг иймэрхүү байдалтай те. Тэ нэг гунгийн улмас гараад. Тэ энэний дараа за, ингэж цогтааж яхаар зориг гаргаад өөртөө тулъя. Яг ингэ сууя. Цогтааж явж яснаа яг тулдаг байхгүй. Тэгээд туллаа, энд байгаа юмтай туллаа. Нэх гой хөнгөрлөө. Энэ хөнгөрсний дараа юу болох вэ? Нэх гой бие сулраад, тавираад, уужраад. Ийм хөнгөн байж болох юм байна штэ. Термо коучийн хамт 6 дугаар сарын 4-өөс 7-ны хооронд 4 өдөр 3 шөнө тэрэлжийн байгалийн сайханд дархи амраан зүрх сэтгэлээнээ өөртөө дахин холбогдож өөрийн жинхэнэ мөн чанараа эргэн санаарай. Их усүртэйгээ хамтран бүтээ. Ухамсарт манлайллын ретрит.